За сайн байцгаана уу. За өнөөдөр бидний үзэх үсэг бол цээчээ үсэг. За энэ хүү цээчээ үсэг маань одоо бид дэвсгэрэлтгүй үсгийн аймаг тогтдог үсэг байгаа. Тэгэхээр дэвсгэрэлтгүй үсэг дотроос хээ үсгийг үздсэн байна, иш үсгийг үздсэн байна, тэ үсэг үздсэн байна. Одоо бид цээчээ үсэг. За цээчээ үсгийг үзэхэд дэвсгэрэлтгүй үсгийн бүлэгт багтна гэж хэллээ. За тэгвэл энэ үсгийг үндсэн махбод нь ерөөсөө л энэ. За тэгэхээр хүн одоо гайхаж байгаа. Яагаад тэгэхээр бид бол одоо цэцэг гээд байхад энэ цэ үсгээр өчтдөг. Одоо чимэг гэж байхад одоо энэ чэ үсгээр өчтдөг. Гэтэл энэ хоёрыг ерөөсөө хоёуланг нь адилхан энэ дүрсээр тэмдэглэнэ гэхээр гайхаж байгаа. Тэгэхээр бид ямар ч байсан энэ цаа чэ одоо үсгээ 7 гişгээр намжуулаад үе үтэх тэр байдлыг нэгтэд гаргаж үзүүлье. За тэгэхээр энэ цээчээ үсгийн маань бүтдэг зүр зам нь одоо үе үтдэг зам. Энэ бол гийгүүлэгч гэсэн шүү дээ. Гийгүүлэгч гэсэн. Энэ бол ихшиг гэсэн. Тэгэхээр энэ ихшигийн титэмгүү хэлбэр нь 4 хэлбэр ихэнд байдаг. За ихшигийн дунд ордог хэлбэр нь 3 хэлбэр байдаг. За наадагт ордог хэлбэр нь бол 3 хэлбэр байна. Энд бол орхиц байхгүй гэсэн. Тэгвэл энэ хоёр ингээд тийм ээ гийгүүлэгч ихшиг хоёр нийлээд үе үтдэг. За тэгвэл цаа ча энэ үсгийн үе үтэх байдал нь ийм байдлаар үтнэ гэж. За эхэнд орж байгаа хэлбэр, дунд орж байгаа гэсэн энэ хэлбэр байна. Эхэнд орж байгаа одоо цэ үсгийн хэлбэр бол энэ янзаар бичигдэнэ. Дунд орж байгаа хэлбэр нь дээрээс нуруу, за мөн дороос нуруу гэдэг энэ байдлаар ийм хэлбэртэй. За тэгэхээр энд бид мэднэ. За шүдээр а илэрдэг. За сүүлэр а маань илэрдэг. За и хэлбэр үгээхэнд за оо хэлбэр маань үгийн дунд үгийн адагт гэсэн. За тэгэхээр энэ хоёр маань нийлэнгүүтээ цаа үеийг бүтээлээ. Цаа үе. За эхэнд ордог чи үе нь болохоор л за чи үе. За энэ хэлбэр нь эхэнд ордог цаа үе нь за энэ цөөч үе нь за нэг эхлэлний жижигхэн тэр нэг ийм нэг жижиг зартаг хэлбэр байгаа. Чөөч. За тэгвэл дунд ордог хэлбэр нь дунд ордог шүтээ аваад дунд ордог цаа чагаа бүтээлээ. За адагт ордог нь дунд ордог хэлбэрээ шилбээ аваад үгийн дунд ордог чигээ бүтээлээ. За энэ дунд ордог хэлбэр маань энэ гидсээ аваад дунд ордог цоочуу бүтээлээ. За одоо тэгвэл энэ дунд ордог хэлбэр дээрээс адагт ордог энэ 3 хэлбэр авна гэсэн. Адагт ордог 3 хэлбэр. За тэгэхээр дэвсгэрэлтгүй үсэг учраас бид адагт ордог цэгийн хэлбэр байдгүй. Эндээс сүүлээ авлаа. Цаацай болно. За ном аваад чи гэсэн хэлбэр. За ингээд гэдс ном аваад цоочуу гэсэн хэлбэр. За энэ бүхнээ эхэн дунд адагт ордог байдлаар нь холбож үзүүлье. За бид эндээс нэг зүйлийг ажиглах хэрэгтэй. Юу гэхээр энэ гар салгаж хийж байгаа байдлыг хараарай. За ингээд шууд дараагийнхаа ингээд шилбийг шууд цогтно хийчихэж байна. За энд саллаа. Үгийн дунд ордог хэлбэрийн энэ шилбийг бас цогтно ингээд хийчихэж байна. За ингээд мөн саллаа. Тэгээд чи гэсэн хэлбэр. Тэгэхээр бид энэ дутуу нуруу татах юм уу эсвэл их урт нуруу татах юм тэрэн дээр ингээ асуудал гарна. Тийм учраас бол тийм байдал үүсэхгүй нэлээ энэ мэдрэмжийг хийж өгөөрэй. Энд бол салгаж үчих юм биш. Хамгийн гол нь одоо энд
дутуу татсан бол дээшээ явахгүй, доошоо бас одоо хитрхи урт ийдсэн бол одоо ингэ тийм асуудал гарахгүй төлөө энийг эхлээд зөв ингэ татаарай. Ингэ дууслаа. За тэгээд эндээсээ тэгээд нийллээ цооцоо. За үгийн ихэнд болохоор нийллээ цөөцөө. За үгийн дунд ингэ дээрээс ирээд ингэ нуруу зогсох нь байна. Зогсох нь байна. Эндээс шууд одоо ингээд энэ хоёр нийллээ. Тэгээ шууд ингэ явна. За мөн За тэгэхээр ЦЧ үсгийг хэрхэн яаж бичих вэ гэд эндээс ингээд та бүхэн харлаа. За тэгвэл энэ ийм байдал байна шүү энд гэдгийг анхаараарай. Одоо чи гэсэн одоо үе байж юм бол энэ хоёрыг ингээд хооронд нь холбоход энэ маань ингээд л бидний мэддэг 40-50 хэмээн налуутай авчигдаг шилбэн ус маань нэж. Тэгвэл энэ хоёрыг ингээд холбоход 45-50 хэмээн. 45-50 хэмээн тэр одоо ингээд налуу ус үүсчих хэвээр. Өөрөөр хэлбэл энэ ЦЧ үсгийг буруу хийдэг тохиолдлууд их байна. Энийг ингэж эхлээд энэ хэлбэрийг эхэлж хийчээд дараа нь одоо ингэ бичдэг тохиолдол байна. Энэ хэрэгвч болохгүй. За мөн одоо энэ дээр ингэж хийчээд одоо тэгээд одоо дараа нь одоо ингэж юмнуудаа ингэж биччихсэн сүүлд нь аваачаад нэг ЦЧ-гээ бас ингэж хийдэг. Энэ хэрэгвч болохгүй. Тэгэхээр бид хүн яах гэвэл хамгийн гол нь энэ нуруугаа ингэж татлаа. Нуруу татсан зогслоо. Тэгээд одоо энэ урдлынх нь энэ хэлбэрийг шууд ингэж чиний гэдэг үг ингээд бол нэг ингэж саллаа. Ингээ их биетэйгээ ингээ бүх их бие хийлээ. Хамгийн сүүлд энэ үсгийхэд туслах гэж хийх. Энэ байдлаар гурвал салж ах шít. Гэтэл бидний гол алдах гэдэг юм болохоор юу вэ гэхээр энийг богинохон хийчлээ. Богинохон хийнгүүтээ энийг эхэлж ихэн зөв. Гэвч богино хийсэн учраас богино хийсэн бол ингээд дээшээ ингэж яваад дахин энэ дээрээ гар салж ингээд 2 3 нуруу энэ дээр үсгэж буруу юм байдаг. Эсвэл бүр урт ингэж хийчээ дараа нь ингэж ингээд салж байгаа зөв боловч угтаа энд бас зогсоод дахиад эндээсээ ирээд ингэж хийдэг. Ингээд ирэхэр чинь нуруу маань урагшаа хоошоо байдлаар ийм хацгаа мөрөө болоод гараад ирдэг. Тийм учраас бидний хамгийн гол мэдрэмжүүл ерөөсөө энийг ингээ хийсэн бол энэ хоёр ингээ нийлээл явхад цаашаа ингээ зөв байх бодлоо. За тэгээ энэ налуу энэ хоёрын хоорондын холбоо 45 байх хэрэгтэй гэж. Энийг бодоорой. За энэ ЦЧ. Энэ ЦЧ үсгийг бид заах та. Энэ ЦЧ үсгийг шууд ингэж бичнэ гэд. Ингээ заацсан. Тэгвэл нөгөө хүн маань тийм ээ кирилл бичгтэй хүн. Тэгэхээр ч аваа хэлэгдэжээвэл ингэж бичдэг. Ц аваа хэлэгдэжээвэл ингэж бичдэг. Гэтэл бид хүн болохоор ЦЧ хоёр ялгаа байхгүй бүгдийг нь одоо тийм ээ бүгдийг нь ингэж бичнэ гэд ингээд заачих шээ. Тийм учраас кирилл бичгийн тодорхойгоор одоо сурсан энэ улсад энийг одоо заавал одоо ялах хэрэгтэй болж байна. Тиймээс одоо би та бүхэнд ЦЧ хоёрыг яаж ялах вэ гэдгийг гаргаж үзүүлье. За нэгдүгээрт Монгол хэлэнд за ч аваа ороод үүний араас 6 гişг орно. Энэ бол нэгдүгээр үеийн асуудал. Энэ бол үгийн ихэнд тохиолдох байр гэсэн үг. За энэ ямар үгнүүд энд байх вэ гэхээр за ч-гийн араас ямар гişг орохгүй вэ гэхээр энд гişг орохгүй. Гişг орохгүй. За тэгэхээр та магадгүй гарчээ ч үсэг байна штэ. Нисчээ ч үсэг байна штэ гэж магадгүй. Тэгвэл энэ бол одоо өгүүлбэрийн үгийн төгсгөлд байгаа залгуурын асуудал. Энд болохоор бид нэр язгуурт буюу нэгдүгээр үе дээр энэ байхгүй гэдгийг гаргаж ирэх гэж байна. За тэгвэл байхгүй ямар үгнүүд байж болох вэ гэхээр чадал гэдэг үг байж байна. Чадал. За ингээд чухал гэсэн үг байж болж байна. За ингээд чөдөр гэсэн үг байж болж байна. За чон гэсэн үг байна. За энэ мэдээж орох ёстой чиний гэсэн үг байж байна. За ингэж орно гэж бодоход ингэж орно. Энэ бол монгол хэлний явдал. Энэ кирилл бичгийн явдал шүү дээ. Тэгвэл үүнийг монгол бичгээр
Монгол үчгээр за нөгөө бидний хэлээд байсан энэ дүрсээ бич. За энэ үгүй ихэнд орж байгаа учраас үгүй ихэнд орж байгаа энэ дүрсээ бичлээ. За тэгээд энд бичиж байгаа А усгийг битээ бич, У усгийг битээ бич, Ö усгийг битээ бич, О усгийг битээ бич. Мэдээж И хэлж байгаа бол Игээ бичнэ. За түүний оронд юу бичих вэхээр энэ И бичнэ гэсэн. И бичнэ гэсэн. За тэгэхээр одоо бид нэр энийг яаж бичих болох вэ гэхээр чадал гэж байх юм бол чи чадал гэж. За бид нэр өмнөх хичээл дээр бас авч үзэж байсан иш үсгэн дээр энэ төр тий. За тэрийг ингээд сандахад энэ одоо уу гүчихгүй гэж шүү дээ. Уу гүчихгүй яах вэ гэхээр л бид энэ ууг игээр өвчнэ гэд ингээд аваад үзлээ. Игээр өвчих хэвээр. За тэгээд чихуула. За энэ бичээгүй уу иш үсэрнэ гэж хэлсэн байгаа. За тэгвэл чөдөр гэдгийг чи дүүр гэд. За тэгэхээр чон гэдгийг яаж үчих вэ гэхээр чон гэдгийг чинуу. За тэгвэл чиний гэдгийг чон гэдгээс ялгаатай нь яаж үчих юм бэ гэж хараарай. Чиний гэдгийг чиний. За тэгвэл чиний гэдгийг одоо чон гэдгийг үчигтэй ингээд орчих юм бол энэ чиний гэдэг үгтэй адилхан болчих гээд байгаа учраас тухайн үгийг нэр үгэн байна гэдэг илтгэдэг гол тэмдэг нь бол орхиц гэж хэлсэн байгаа. Тэгэхээр чиний гэдгээс ялгахын тулд чон гэдгийг орхицтай бичиж. Тэгээ өрмөц хүчлэгтэй үг байна. За эндээс бид юу ойлгов гэхээр л ерөөсөө энэ эхэнд дунд ордог тийм үү? Эхэнд дунд одоо ордог хэлбэр маань энэ хэлбэрээ гэдээ аваад үзсэн. Энэ хэлбэр шүү гэдээ аваад үзсэн. Тэгвэл энэ хэлбэрийг ч болгодог тийм үү? Ч болгодог гол хэрэгслэл юм ерөөсөө И юм байна. Тэгвэл энэ дүрсийн араас И байх юм бол үүнийгээ бид нар тийм ээ. Энэ бол орчин цагийн монгол хэлний буюу монгол одоо кирилл бичгийн Ч өсөг шүү дээ гэж ингээ ойлгочно гэсэн үг. Ингэж ойлгоно. За дараагийн хэсэг. За тэгвэл энийг хизээ Ц гэж ойлгох хэрэгтэй бай. Тэгвэл цэцэг гэдэгт ордог одоо энэ хэлбэр хизээ Ц гэж ойлгох хэрэгтэй. За нэгдүгээрт тийм үү. Энэ монгол хэлэнд Ц өсөг ороод үгүй ихэнд ороод түүний араас 6 агшиг бас орно. За тэгвэл энэ 6 агшиг дээр ямар 6 агшиг орох вэ гэхээр энд И агшиг орохгүй. Нэгдүгээр үеийн асуудал шүү байна. Үгүй ихэнд нэгдүгээр үеийн асуудал. За тэгвэл энд ямар үг байж болох вэ гэхээр цаг гэсэн үг байж байна. За ингээд суг гэсэн үг байж байна. За мөн дээр цэцэг гэсэн үг байж байна. За мөн О дээр сонх гэсэн үг байж байна. За мөн Ү дээр сүнх гэсэн үг байна. За Ö дээр болохоор за цөм гэдэг. Цөм. За тэгвэл ийм ингээд кирилл бичгт маань одоо шууд ингээд Ц-ийн дараа И-гээс усад гიშгүүд орсон гэдэг үгнүүд ингээд байж байна. Бүгд ингээд үгнүүд байж байна. Тэгвэл үүнийг монгол бичгт яаж үчих вэ гэсэн? Монголч яаж үчих вэ? За тэгвэл мэдээж бид яах вэ гэхээр энэ нөгөө нэг Ц өсгийнхээ монголч илэрдэг дүрсийг бичих ёстой. Харин одоо энэ дараа нь одоо энд болохоор бол И бичээрэй гэж хэлчихсэн. И бичих юм бол Ч өсг болно шүү гэж хэлсэн. Одоо тэгвэл энд яах вэ гэхээр энд тэр хэлэгдэж байгаа 6 агшгийг яг л ямар агшиг хэлэгдэж байгаа тэгвэл түүнийг нь бичээдэг гэсэн. Түүнийг нь бичээрэй гэсэн. Тэгэхээр энэ дүрсийн араас И-гээс бусад 6 агшиг орж байх юм бол тэрийг бид нэр юу гэж ойлгох вэ? Ц гэж ойлгодог юм байна гэж. За тэгвэл цаг гэж байх юм бол одоо яах вэ гэхээр цаг цуг гэж байвал за шууд ингээ байгааг нь л бичнэ гэсэн үг. Юу сонсгож байна, юу хэлж байна? Яг кирилл бичгтэй адилхан цуг. За цэцэг. За цонх. Сонх. За цүнх. За
бүгд цөм гэдгийн цөм байна. За энэ цөм гэвэл цөм гэд дэвсгэрлээд. За тэгэхээр бид одоо нэг зүйлээ бол мэддэг боллоо. Юу гэхээр бол энэ дүрс ганцаархнаа тийм ээ чээч болно, цээч болно гэж ингэж үсг үзэхэд гарч ирж ирсэн бол одоо энэ тодорхой болж хувирч байна. Энэ дүрсийн араас хэрвээ и байх юм бол энэ бол ч гэдэг одоо авиа гэлтгэнэ. Энэ дүрсийн араас тийм ээ игээс бусад 6 гişиг байх юм бол энэ нь болохоор С гэдэг авиа гэлтгэнэ гэж. За тэгэхэд СЧ2-ыг ганцхан дүрсээр тэмдэглэсэн хэрнээ түүний араас нь ордог гişгүүдээр нь ялгаж СЧ-г ялгаж авч үздэг байна. За бид язгуурын хүрээнд 1-р үед гэсэн үг СЧ2-ыг яаж ялгахыг авч үзлээ. Одоо залгуурын хүрээнд СЧ-гээр илэрсэн ямар одоо залхуурууд бид одоо хүлээгдэж байгаа вэ? Үзээгүй байгаа вэ? За тэгвэл аасын дөрвөн зэрэг. За энэ аасын дөрвөн зэрэг гэдэг нь бол аас эс байна гэсэн үг. Оос өөс байна гэсэн үг. За тэгэхээр энэ маань болохоор юуны нөхцөл вэ гэхээр гарахын Т ялгалын нөхцөл. За тэгвэл энэ Т ялгалын нөхцөл бид С үсэг үзээгүй учраас СЧ үсэг үзээгүй учраас одоо ингэ шинээр гарч ирж байна. Тий. За тэгвэл энийг ингэж үчнэ. За тэгээ энийгээ болохоор бол эр үг байх юм бол энийг ачаа гэж хэлнэ. Ачаа. За эм үг байвал үүнийг эчээ гэж хэлнэ. За тэгэхээр энэ нөхцөл маань болохоор нэр одоо үйл үгэнд ялгаа байхгүй энэ хэлбэрээр орно. Гэхдээ дуудагдахтаа болохоор нэр үг байвал нэр үг гэдэг маань бол нэр үг гэнэ эр үг байх юм бол энэ бол аа гişиг орсон гэсэн үг. Эм үг байх юм бол энд гişиг орсон гэсэн үг. Тэр нөхцөлд л эчээгээр ингэж хэлэгдээд. За энэ гişгээр төгссөн, гівүүлчээр төгссөн хатуу зөөлөн дэвсгэр төгсгөл харгалзахгүй шууд дагуулдаг ийм нөхцөл байгаа. За тэгэхээр энийг одоо авч үзэхэд бид нэр одоо тийм ээ 3 цагаас гэдгийг энэ цагаас байвал яаж үжих вэ гэдэг энэ асуудал. 3 цагаас. За тэгвэл одоо ингээд улсаас тийм үү? Улсаас гэж байвал одоо яах вэ? Тийм манай улсаас. За өшөө одоо ингээд хүнээс гэж байвал яах вэ? Хүнээс. За ингээд өмнөөс гэж байвал яах вэ? Тийм ээ? Түүний өмнөөс гараа үсэх зурлаач гэдэг юм тийм үү? За тэгэхээр энэ хэлбэр дээр энэ одоо бидний одоо нөхцлүүд бол гарахын Т ялгалын нөхцөл байна гэсэн үг. За тэгэхээр цаг гэж явах юм бол яаж ч вэхээр цаг ачаа. За энэ А байгаа учраас энэ нь болохоор ачаа гэж хэлдэг гэсэн. За тэгэхээр цаг ачаа. За мөн одоо улс гэж байна. Улс гэдэг үгийг бид мэднэ. Улс гэдэг маань болохоор улус гэж бичдэг. За тэгвэл улсаас гэж байх юм бол энд улус ачаа гэдэг. За тэгэхээр Т ялгалын нөхцөл учраас бид өмнөх хичээлүүдээр үзэж байсан нэг зүйлд шууд эргэс сэргэж байгаа тухайн үгээс нь салангад өчтдөг. За гэтэл харин л тийм ээ кирилл бичгээр бол харин л шууд энийгээс холбоо залгаад өчтдөг бол монгол бичгээр Т ялгалын нөхцлүүдийг тухайн язгуур үгээс нь салангад өчнэ гэсэн тийм хуультай. За хүнээс гэж яах юм бол хүн гэдгийг хүмүүн гэж үчдэг. Хүмүүн ичээ. Хүмүүнээс. За өмнө гэдэг үгийг бид нэг удаа бичиж үзчихсэн өмнө гэдгийг бол эмүнэ гэж үчдэг. Өмнө хойно гэж явах бол эмүнэ гэж ингэж үчнэ. Тэгээ өмнөөс гэж явах юм бол эмүнэ ичээ гэдэг. Өмнөөс гэдэг. За өөр одоо СЧ үсэг дээр бас нэг одоо хэлцэн хэлбэр байна. Тэр хэлбэр бол энэ ч хэлбэр. За одоо энэ ямар хэлбэр байх вэ гэхээр тийм энч яах вэ гэдгийг энч тийм үү. За явсан ч гэж яах юм бол тийм үү. Явсан ч энэ хэлбэр. За энэ кирилл бичгтэй үйл энэ бол салангадаар ингэж тусад нь онцолж үчдэг. Тэгвэл үүнийг бас монголчгаар яг үүнтэй адилхан энэ гэж ингэ бичлээ. За тэгэхэд шууд салангадаар энийг дандаа чуу гэж ойлгоно. Энэ чүү гэж. Яагаад би энийг хэлж яах гэхээр нөгөө энэ дүрсийн араас игээс бусад гişг орох юм бол
үүнийг Ц гэж ойлгоорой гэж хэлсэн. Тэгэхээр одоо N-ээ цуу цүү гэж тэгж унших гэж магадгүй. Тийм учраас бол энэ одоо тусгай авчдаг энэ Ч хэлбэрийг бол шууд ингээд чуу гэж үчээд энийг Ц гэж өгөхгүйгээр эр үг байвал чууг нь за эм үг байвал чүү гэж. За тэгэхээр энэ N гэдэг маань эм үг байгаа учраас энэ бол чүү гэдэг нь хэлэгдэх юм тийм үү? Энч. За явсан ч гэж байна. Явсан. За тэгвэл явсан ч яах вэ? Үдсэн ч яах вэ? Хэлсэн ч яах вэ? Тэгвэл одоо энэ хэлбэрийг болохоор бол шууд салангад ингэж бичдэг юм байна. Энэ эрэг байгаа учраас энийг дуудахдаа уугаар дуудана гэсэн үг. За өөр нэг хэлбэр. За хэлцүү хэлбэрүүд ингэж чэцээ үсэг үтсэн дээр өшөөнийг одоо идэвхтэй хэлцүү хэлбэр юу байх вэ гэхээр бол за бид мэдж байгаа юм. Багарсад гэдэг. Багарсад гэдэг. За энийг болохоор бид бол одоо чэйжилсэн байгаа. Энэ бол дэвсгэр үсэг. Дэвсгэр үсэг. Тэгвэл энэ дэвсгэр үсэг тийм үү? Энэ дэвсгэр үсгийн араас энэ дэвсгэрээс төгссөн үгийн араас төгссөн үсгийн араас энэ хэлбэрийг хүчнэ. Энэ хэлбэрийг хүчнэ. Тэгээд энийг бид болохоор яах вэ гэхээр энэ эрэг байх юм бол чуу эмэг байвал чүү гэж ингэж дуудаж явах хэрэгтэй. За тэгвэл энэ мэдээж юуны нөхцөл гэхээр зэрэгцхийн жээч гээд үйл үгийн нөхцөл, үйл үгийн нөхцөл. Тэгвэл энэний маань дээд тал нь уу энэний маань урд тал тийм ээ заавал тийм ээ үйл язгуур байх нь шүү дээ. Үйл язгуур байх нь. Үйл язгуур байх нь. Үйл язгуурын араас энэ ороход за тэгэхээр энэ ямар хууль дүрмтэй байдг вэ гэхээр бид бас өмнө зааж ирсэн үйл үгийн нөхцөлийг тухайн язгуур үгээс нь салангад хязгаарч өчөхгүй нийлүүлж өчнэ гэж зааж ирсэн. За тэгвэл эдгээрээр төгсөн үйл үг байна гэж бодъё. Тэгвэл бид нэр одоо мэдж байгаа нис гэж байна. Нис гэж байна. Нис гэдгийг энэ эсээр төгсдгийг мэднэ. Эсээр төгсдгийг мэднэ. Тэгвэл нисэж гэж байна. За тэгвэл нисэж гэдгийг одоо бол зарим нь одоо бол чэгээр ингэж хэлж байгаа. За зарим нь тийм ээ нисэж гэдэг нь жэгээр ч ингэж хэлж байгаа. Гэхдээ бидний хуулинд болохоор бол энэ эдгээр гийгүүдчээр төгссөгийн араас жээчээр хэлж байх нь огт хамаагүй. Энд зөвхөн энэ хэлбэрийг залгана. Тэгвэл энэ хэлбэр үйл үгэнд орж байгаа бол заавал хамтаа нийлүүл залгах хэрэгтэй. Нис чүү гэж. Нис чүү. За энийг ингээд хатууд хатуу гэж. За ингээд хатуу дэвсгэрээ төгсгөөраас хатуу чэгээр гэсэн нөхцөл залгана гэж. За тэгвэл одоо энд дараа нь одож гэж байна. За ингээд одож гэж ингэж байхад за явж одохын одыг бид мэднэ. Явж одохын одыг ингэж үчдэг. Явж одохын одыг ингэж үчнэ. Дээд дэвсгэрлүүчдэг. Түүний араас за тэгэхэд энэ Ж хэлж байна. Ж хэлж байна. Гэвч бидний хууль яах вэ гэвэл багарсадын араас энэ Ж хэлж байсан ч хамаагүй зөвхөн энэ Ч толгойтой гэвчнэ. Ч толгойтой гэвчнэ. Тэгвэл одоо энэ орох нь байна. За тэг үүнийг нийлүүлээд бичих юм бол од чуу гэж. Од чуу. За ингээд од чуу. За мөн одоо ингээд гар гэсэн үг байна. Гар. За ингээд гар гэж хахад гарчуу. Гарчуу. За өг гэсэн үг байна. Энэ гээгэр төгсөн үг гэсэн үг байна. Дандаа үйл үгэд орно шүү дээ. За тэгвэл өгч гэж байх юм бол өг. За дэвсгэрлээ. Энэ нөгөө дэвсгэрлдэг гэмэнэж байна. Тэгээ энийхээ араас өгчүү гэдэг. Өгчүү. За тэгээ үүнийг одоо дахин нэг гэдэгт сэргээж үйлдэж гэсэн үг гэж байна. Үйлдэж гэсэн үг гэж байна. За тэгвэл үйлдэж гэсэн үг ингээ байхад энд одоо ингээ Ж хэлж байна. Ж хэлж байна. Хамгийн гол нь бидний хамгийн гол асуудал бол юу вэ гэхээр энэ үйлд гэдэг үг маань тийм үү? Ингэж дээд дэвсгэрж ордог. Дээд дэвсгэрж ордог. Тэгвэл нэгэнт л ингэж дээд дэвсгэрж орж байгаа бол энэ Ж хэлсний нөлөөгөөр энэ өөрчлөгдөн гэж байхгүй. Тэгэхээр энэ хэлбэр дээр маань үйлдэж гэдэг маань эсвэл дунд ордог гэдэг дээгийнхээ хэлбэрийг аваад шууд ингэж чүү гэж ингэж бичдэг. Ийм хуультай. Тэгэхээр бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр өнөөдрийн үтсэн Ч үсэгт маань энэ одоо зэрэгцгийн Жч гэдэг. Зэрэгцгийн Жч. За ингээд зэрэгцгийн одоо Ч гэсэн тийм үү? Энэ залгуур болохоор бол ямагт тийм ээ багарстаар төгссөгийн араас дандаа орж явах хэвээр хамт нийлүүлж орж явах хэвээр гэдэг. Энийг одоо сайн тогтоож аваарай.
За өнөөдрийн үзэж буй цээчээ үсэг дээр бас нэг онцлог ёстой залгуур байна. Өөрөөр хэлбэл бид нэр цагаантлаа үсгүүд баг дуусч байх үед энэ одоо залгуурыг идэвхтэй хэрэглэдэг энэ залгуур бол одоо хүртэл үзээгүй явж байна гэсэн үг. За тийм болохоор олон тооны чууд. За ингээд энэ маань бол одоо кирилл бичгт орохдоо хүртэл ингээд эр үгэнд нуу ороод эм үгэнд нүү ороод ингээд явчихдаг. За тэгвэл энд бид чуул гэдэг хэлбэрийг харуулж байна. За энэ чуул гэдэг хэлбэрийг ингээ харахад ч үсэг ороод тэгээд энэ ч болохын төлөө үүний ард энэ төр бичнэ гэсэн юм байхгүй. Залгуур дээр тийм ярихгүй гэсэн шүү дээ. За тийм учраас бол энэ хоёр гэц бичлээ. Тэгэхээр энэ хоёр гэц маань бол хоёулаа ингээд уу байна гэсэн үг. Эр үгэнд орж байгаа бол уу байна гэсэн. Өөрөөр хэлбэл баг чуул гэж байгаа бол тийм ээ. Шууд хоёр гэцээ давхарлуулж бичээд тэгээ эл үсэг бичнэ гэсэн үг. Баг чуул гэдэг. За эрчүүл гэж байх юм бол энэ үг маань бол эм үг болчлоо. Тийм учраас бол энэ язгуурт нь одоо эмэг шиг орж байгаа бол өмнөг уншихтаа бол чүү гэж үгээр унших хэрэгтэй. Эрчүүл гэдэг. За энэ яг энэтэйгээ адилханаар бид ингээд энэ чууд гэдэг дээр өөрөөр баг чууд, залуу чууд гэдэг энэ одоо чуудыг яаж гэхээр бол ингэж магадгүй юм. Энэ ялгааг бол чуул гэхэд хоёр гэц байсан шүү дээ. А тийм учраас энэ хоёр гэцээ ингэж бичээд түүний араас нөгөө нэг дэвсгэрэлж ордог дээгээ бичээд тэгээ 1 2 3 гэц нэг дөр орох байдлаар ингэж алдаа хийж магадгүй юм. Тэгэхээр бидэнд нэг зүйл өмнөх үсэг дээр гарч ирж байсан. Үсэг үзэж байхад 1 дор 3 ижил дүрс бичихгүй. Тийм учраас нэг нь хураадгаа гэд. За бас 1 дор 3 ижил урт шил бичихгүй. Түүнийг хураадгаа гэд. Тийм учраас ингэж хэдийгээр ингэж чуултай адилхан энд хоёр одоо гэц бичмээр сангаж байгаа байсан ч гэсэн энэ дараагийн дэ үсэг маань үсгэл бичвэрийнхээ хувьд одоо ингэ гэц сүлт ингэ гарч ирдэг учраас эднэр маань бол бүгд одоо ингэж хамтдаа байхад бол 3 гэц тийм асуудал гараад ирнэ. Тийм учраас ганцхан уу гэдэг юмар энэ нөгөө нэг урт ууг илэрхийлж байгаа. Ганцхан гэцээр. Тэгээ энэ дэ үсэг. Тэгэхээр бид энэ залгуур дээр ч гэсэн одоо тийм ээ энэ хэлбэрийг ингэж үтсэн явдал нь ганц ихшгээр урт их шиг илэрч болно гэдэг. За тэгэхээр үүнийгээ эр үг байх юм бол чууд гэж уншина, эм үг байх юм бол чуд гэж уншина. За ингээд баг чууд гэж бол бага чуд, эрэ чуд гэдэг. Шууд энийг нөгөө нэг чуултайгаа адилханаар хараад бас л хоёр гэц байна гэд хүмүүс үл энийг яадаг гэхээр бол чууд гэж их уртаар уншаад байдаг. Гэтэл угтаа бол энд бол ганцхан үүгээр энэ урт их шиг илэрхийлж байгаа юм шүү гэдэг. Энийг хараарай. За бид нэр одоо Ц үсгийг за Ч үсгийг хэрхэн яаж ялах вэ гэдэг нь энэ салангадаар навж утсан одоо ингээд нэгэн одоо ингээд үг өгүүлбэр холбоог утгах хэсэг дотор бол яаж одоо ялгаж хэрглэж байна уу гэдгийг салангад авч утсан дүрмээ сэргэн санаж энэ мөн дахин давтаж үзээрэй. Мөн энэ хэлбэрээ бас галиглаад мөн галгилснаа эргүүлээд монголч руу буулгаад ингэж олон дахин хийх юм бол та бүхэнд амархан нүдлэн тогтох болно. Ингээд өнөөдөр хичээл үгээр өндөрлж байна. Баяр та.